яхаа. Нэг фильтр болоос явахгүй юм байна тий. Нэр наад чинь би бүр нэг ингээ дээрээсээ сүрдэл. Энэ доороос ингээ гэр мэр даахгүй юм уу? Үгүй ийм студи юм байхгүй шүү. Энийг юм чаастахгүй юм уу? Юу вэ? Нэг бүр кемч. Энд чинь нөгөө бас юм юу адаптер хэрэгтэй. Адаптер байхгүй. Класс ямнаас гано. Сайн уу? Фильтртэй болохгүй нэлээ өрцөн. Бэдгүй оргиороо госно гэнэ юм тийм үү? Үгүй. Аха, оргиороо. Өнөөдрийн болохоор бас аюу зүгээр төлөөтэй. Тийм подкастын дээр биш шүү. Зүгээр л vanity буюу ингагчтэйгээ юм ярангаа тэгээ ингээ битээр чиглэрж байна. Тэгээд энэ удаа болохоор битээр бас нэг хитэдэн сэдвүүдтэй юм ярих гад. Өмнө нь болохоор зүгээр л ингээл нэг юм маазраал нэг тийм юм ярьдагсан шүү дээ. Тэгээд өнөөдөр болохоор би бас нэг хитэд юм асуумаар байхгүй танаас. За. Ер нь ингээд Монголд тэ ингээд нээлттэй гей байх. Тэгээд Монгол бас ингээд анхдагч drag queen-уудын нэг байх ер нь ямар хөө байдаг те ингээд анх яаж яхад ямар хүндрэлүүд байсан. Тэгэл одоо ингээд амар олон жил болчихлоо шүү дээ та чинь. Тэгэл энэ хугацаанд ямар зүйл тулсан сонирхолтой юмнууд байгаа юу? Бас одоо ингээд намайг үздэг хүмүүс чинь бас намайг амар олон юм найзуудтай олон төрлийн найзуудтай мэдэн шүү дээ. Тэгээд юм LGBTQ+ найзуудтай гэдгийг бас аягүй мэдэх учраас гоё тиймэрхүү сэдвээр ярилцъя гэж бодсон байхгүй юу. Тэгээ бас угаасаа миний нэг ерөнхий ганц л спонсорлдог газар байдаг шүү дээ. Beauty Japan. Тэгээд Beauty Japan-ы бас талаар битээр нөгөө skincare-ийн талаар бас голоор нэрнэ. Тийм. Гэхдээ яг өнөөдөр ярилцах байгаа нөгөө сэдвүүд дээр хоёулаа нэг өнгөрсөн 7 хоногтаас нэг ярьчихсан шүү дээ. Зүгээр нэг сайхан яриа сууя гэл те. Их хөрхөн. Тэгээ яг надад ингээд нөгөө нэг бодогдож байгаа юм юу гэхээр анх нөгөө нэг одоо юу гэдгийг drag queen show-га хийж эхэлж байгаад чинь нөгөө газар олддгоо. Аюу хэцээсэн шүү дээ. Оо стадэр тийм нөгөө нэг одоо яг та нарт ингээд байршлуудын зааж өгөө заяа. За хэдэн он? 2009 8 гэхэр чинь тийм хэдэн 17 жилийн өмнө шүү дээ. Тэгээд би чинь drag show-га хамгийн анх энэ UB Palace-ийн доор байдаг Flower Night Club гэдэг тэнд хийчихлээ. UB Palace-ийн доор за. Тэгээд тэнд чинь нөгөө нэг gay party болдог. Тэгээд тэнд би хамгийн анх одоо анхны шоуга хийжсэн. Тэр нь одоо тухайн нөгөө гоёлын даашинз гэдэг кино байсан шүү дээ. Тэрний ихшгэлэнгийн 100%. Жигэн хайрыг хайсан, аялал минь зогсохгүй хайр гэдэг бүсэлэг тас аваад ингээд байсан. Хоёр давхар тэр чинь дотроо хөргөн бэг давхар юм дотроо хоёр давхартай заа. За зөв тэр чигээр бүр гал оролдоод ингээл өстөөр ингээл яагаад гал оролдоод одоо би нөгөө Instagram дээр хийсэн байгаа. Тэгэл тэр яг ингээл тэр үед надад би анх тайзан дээр гарахад яг тэр мэдрэмж надад айгүйх нөлөөсөн. Яагаад ч хүмүүс ингээл оролдоод тий. Би ч нөгөө турк барааны дэлгүүрээс их гоё юм хараа юм даашинцтай тухайд турхаа. Юу л нөгөө номын хавц шиг. Тань нөгөө нэг ихчлэг гэдэг нэг хор дээр идэг шүү дээ. Тэр 11 он доо. Тэгээд тэр дээр ингээл амар гоцоо. Та тэгээд анх яг яагаад анх ер нь drag queen болъё гэж шийдсэн хамгийн анх? Яг ерөнхийдөө drag queen гэдэг чинь өөрөө юм хөв хөний нөгөө дотроо байгаа зүйл юм. Урлаж гаргаж ирэх тийм алцгар зам гэдэг чинь хүмүүстэй өөр ингэсэн алцгар зам тийм гаднаа байнга илэрхийлдэг хүмүүс дотор нь урдчих хаяа нэг ярьцдаг тийм тэгээд чи ч гэсэн хаяа хүмүүс зүүж мугаа драг болоод солиордог юм би гэсэн дотроо ингээд яг гаднаа бас ингээд эмгтэй төрхтэй байгаа ч гэсэн дотроо бүр нэг юм алцгаар юм бас нэг өөр юм бүтээсэн нэг юм эмгтэй төрхөө бас ингээд хаяа нэг юм гоё перик мэрэг зүгээд нүрээ өөр бодож бас илэрхийлэхийг хүсдэг. Тийш ойлын хэнэ биш үү? Шалгаж бодож би гааш. Тэгээд яг тэр мэдрэмжээр заяа. Тэр ямар байна тансаг мэдрэмж гэж. Хүн болгон чамааг ингээд хараад үнэхээр гоё ингээд үнэхээр энэ хүн ингээд энийг бүр ингээд тэр бүр ингээд чадчихлаа штэ гэдэг ингээд тэгчихсэн үе яахгүй юу. Яг тэгэл тэгэнгүүтээ би чинь нөгөө 100% гэдэг нэр авцсан. 100% ингээ гэдэг нэр авцсан. Тэгэл 100% гээл тэгэл авчаал тэгэл тэрэндээ аягүй сэтгэл хангалуун те би угаасаа 100% гэж үгээд айлгуутал
Тэгээд энэ чинь сансрын нөгөө нэг юм түнэлийн дээр дэх үүсгэн төв байгаа шүү дээ. Тэрний нөгөө одоо 33 дор сургууль үгүй юу? Тийм 33. Тэгээд 33 яг хойтолтод байдаг NS гэдэг найд. Тийс амар алдартай шүү дээ. Тэнд чинь бид нар чинь drag show хийв. Оо тийм. Тий. Би чинь тэнд чинь Kylie Minogue болж молоо зүгээр стандартаар. Би тэр үед зүгээр орчлын 33%-д сурдаг байлаа. Тэгээд тэр дотор чинь би ч орол стандартаар нэг жинхнээсээ бүр ингээд тэр шоу тэр үед чинь нөгөө сартаа ганцууд парт. Одоо нэг шиг баар маар юу ч байхгүй. Бид нар ч оролдог газар байхгүй. Айгүйх нөгөө юу гэдэг вэ нөгөө гадуурхдаг. Тийштэй угаасаа одоо ч гэсэн гадуурхалгаа. Тэгэхээр тэр үед бол амар л байсан баг. Юу яаж амар штэ. Одоо та би ингээл нөгөө шоугаа хийж ял тэгэл тэндээсээ нүүр амаа арилгаал баг гэж нөгөө дүг бол хурцхундраа бүгднгийн стандартаар ингээл нуугаал тэгэл гардаг боллоо штэ. Гадаа нь хүмүүс ингээл зодон бодно гэл ингээл ирж ирсэн те. Тэгэл машин дагуур орж хэвтэж мэтэл ингээл кино гэсэн шиг одоо та нар ингээд сонсоод ерөөсөө итгэхгүй штэ ерөөсөө те. Ингээл тийм нөгөө хүнд хэцүү те. Баргалж нөгөө одоо тийм тэр нөгөө момент тэр одоо хүмүүсийн яг тэр энэ л үед нөгөө орилж исэн тэр одоо дэмжсэн юм л намайг одоо юу гэдгийг тэр их нөгөө одоо юу гэдгийг хүнд хэцүү зүйлээс аварсан байх гэж би боддог шүү дээ. Тэгээд сандрын шүү дээ тий. Амар зөндөө биш шүү. Тэгэл өөр хямд 100,000 төгрөгийн цалин авна тий. Заримдаа 50,000 төгрөг, заримдаа хэдэн пивнэл мөнгө авдаг тийм үе зөндөө л байсан. Гэхдээ тэрийг бол нэг тоогод ах шаардлага үүсэж байхгүй. Мэдээж тийм учраас ингээд нөгөө хүн өөрөө л тэрэндээ ингээд дуртай болвол ингээд стандартаар юу гэдгийг эцэг хүчээр шиг өдөр алхам тэрэндээ ингээд хайртай байх хэрэгтэй байх гэж ингээд тухайд бодож л одоо хүртэл ингээд явж байгаа шүү дээ. Тэгэл энэ чинь нөгөө баарнууд ч оруулдаггүй. Одоо Metropolis гэж мэдгүй байсан нэг тийм Metropolis байлаа, Strings байлаа. За одоо энэ Централын 17 давхарт лаунж байлаа тийм. Тэгэл ер нь Централын 17 давхарт байсан лаунжныхаа их гоё хүлээж авдаг гэсэн. Тэгээд хүмүүсийг тийм их гоё юм. Яг өөрөө тухайн үедээ лагшри газар байсан. Айгуу гоё хүлээж авдаг гэсэн. Энэ Metropolis-эр чинь би чинь бүрс нүдээр шидэгдэжсэн шүү дээ. Тэмээс тасгалын тийм. Одоо ийм арт байгаа шүү дээ. Тэгээд тэнд чинь стандарт бид юу юм намайг чинь стандарт гэдэг. Ингээ аваад өгөө шидсэн шүү. Тэгэл нөгөө хүмүүс ч өстө нэрээ хөөж туугаалсан амар боллоо. Тэгээд энэ юун дээр чинь strings тордог гэсэн. Strings чинь бас нөгөө плейфийн хамтлаг дуулдаг те тухайн үед амар дажгүй гоё газраас тэгэл тийм strings-ийн хоёр давхрын баруун талд гаманад бүжгэлж болно гэдэг тийм юм болтой. Тухайн үед доошоо сурж явж бүжгэлүүлэхгүй тэгээд амар нөгөө өөр савдах газар байхгүй. Байхгүй шүү дээ байхгүй. Тэгэл ерөөсөө тийм байсан учраас тэгэл айгүй хэцүү. Тэгэж наачаашаа явж яа тэр доор нь юу бодсон юм бэ? Юу юм тэр бондгор юм? Төмсгөн л шүү дээ. Юу хараг юм уу? Тийм. Төмсгөн юм шүү. Төмсгөн гидсэн дээр ахтай тийм юм уу? Тэр гүдээ л шүү дээ. Юу би сар доор нь тэр чинь нөө илүү гүдээнийх нь өгсөн байхгүй арьсан юм. Яамарсан. За. Бүр гайхчихсан. Тэгээ харин тэр тухайн үеийн тэр нөгөө нөхцөл байдал гэдэг ер нь айгүй хэцүү байсан. Гэхдээ яг тэрийг бол хандлыг л гараа шүү дээ. Тэгэл энэ тэнд нөгөө шоу парти янз бүрийн юм дээр очивол тэгэл яадаг байлаа. Их drag show үзүүлэхэд ер нь их тийм адал явдалтай нийтдээ тэгээд дээрээс нь нөгөө нэг drag queen-үүдийг нөгөө нэг transgender эмэгтэйчүүдтэй их хандлагатай. Тэгээ тиймэрхүү үед бас их айгүйх байсан. Тэгээд тухайн чинь нөгөө тийм сошиал төгжөөгөө тэгэл нөгөө категорийн зринж ойлгохгүй тий. Тий харин тэгээд би ч одоо Монголд ч одоо багалж Монголын хамгийн анхны тэр юу шүү дээ. За гоё. Монголын хамгийн анхны одоо нөгөө нэг олон улсын сэтгүүлд гарсан drag queen шүү дээ. Японы Days in Japan гэдэг сэтгүүл дээр гарч илаа. За энэ юун дээр Мадридд үзэсгэлэн гарч илаа. Тэ Австралиас гарч ирсэн гэл нэг юм drag queen-аараа ингээд яатсан гоё их гоё зургууд байдаг шүү дээ. Тэрийг тэгээ сүүлд нөгөө нэг юун дээр BBC дээр гарсан. Одоо та нар ингээд хайгаад үзүүлээ BBC дээр ингээд байгаа. Тэгэхээр тэрний нөгөө нэг гарчдаг айгүй юм нөгөө Mongolian hidden transgender life чиг үнэ. Мөрдөгөө нотлог транслат. Тэ ногцмал тийм болцсон гэдэг нэг тиймэрхүү маягаар гарч ирсэн. Мэдээж нэг хэлэх нөгөө юу айгуу тэгж өгнө шүү дээ. Тиймэрхүү маяг заягаар гарсан.
тийм юутай байдаг Би шүү. тэгсэн чинь одоо влогныхоо нэрийг тгөө гэсэн байлаа хөө. Монголын ногдмол транс. Мэдгээ drag queen гэсэн. Өөрийгөө drag queen гэдэг. Тэгэд анх нөгөө нэг тэр үед яаж яхад та үзүүлбэр үзүүлж байгаа танаас өөр хүмүүс байсан уу үзүүлбэр үзүүлдэг. Яг drag queen нэрээ. Drag queen нэрийг цөөхөн шүү. Тийм бах тий. Ер нь л цөөхөн баха. Маш цөөхөн. Одоо ч юу цөөх шүү дээ. Тийм шүү дээ. Одоо ч харин олон болох гээд явж байгаа шүү дээ. Олон болж байгаад нь баяртай байгаа шүү. Тэгээд ер нь энэ анх нөгөө нэг ингээл drag show маа ингээл одоо энэ нөгөө алтан жолсон бол юм цирк хүртэлээс циркийн баруун хойд талд шинээр баригдсан тийм тэрний чинь тэнд чинь цукийн хаус гэж байлаа шүү дээ. Тэр цукийн хаус чинь би чинь drag show маа үзүүлдэг байсан тийм. Тэгээд яг ингээд drag үзүүлэл ингээл байжсан чинь дээрээс нэг пук гэх ингээл унахгүй юу. Тэгэл би яа гэж бодчихвол тэгээд цаашаа өргөжсөн. Өргөжсөн яваад байсан. Над руу хүмүүс мандрин хайж шидсэн. Нөгөө үсэн дээр ингээд авцсан бэр ингээд явчихсан нөгөө нэг мордогтой задтар ирээд ингэсэн. Тэгэж мэгээд хүмүүс чинь тийм баг тэгж аа бүлээд та тэгэл юу мөн дээр айгу тийм жоо айгу тийм хэцүү айгу байсан. Тэг хэцүүгээ найруулга угаасаа тэгэл дуусахгүй шүү дээ. Одоо ч гэсэн тэгэл хүмүүс чинь айгу их бүлээд нэгээ тий ингээл жоохон эмгтээлэг хүн байнгут л сошиал бүлээд нь тэгээд миний хувьд болохоор өөрөө drag queen-ийг үзэх айгуу дуртай гэж байгаа. Тэгээд сүүл нөгөө ингагчтэй би ганцаарх нэр нь ингагч гэж дууддээ. Яг юм бол миний яг их чиг байдаг болохоор тэгээд ингагчтай танилцаад яг ингээд drag үзүүлбэрүүдийн анх playtime дээр хамгийн анх гарч яхад нь очиж үзээл. Тэгээд тэрнээс хойш ер нь бөө Монголд тийм ингээд миний бүр ингээд найзалдаг дотны хүн байна. Бүр Монголын анх дахь тийм drag queen байгаа би ер нь бол амар гоё бахархалтай санагдаад. Тэгээд одоо бүр ингээд Монголд бүр ингээ гар бие оролцсон, тэмцээн зохиож ийн, шоу зохиож ийн ингээ хөгжүүлээд явж байгааг нь харахад надад амар гоё. Би өөрөө яагаад ч юм амар дуртай. Тийм нөгөө Америкийн тийм шоуг аяг үздэг байсан. Тэгэл өөрөө бас нөгөө одоо кам дээр drag queen бодолт хийж мэрэл тэгэл явдаг. Тэгээд одоо л ер нь нэлээд бас тэгээ drag урлаг бүр Монголд маш гоё сайхан хөгжөөд явж байгааг нь харахад надад л аяг гоё л гэдэг. Тэгээ цаг хугацааны хувьд ерөнхийдөө одоо илүү одоо юу гэдэг нөгөө энэ чинь community culture болсон тийм ерөнхийдөө drag show заавал юу байх ёстой гэж үздэг. Тийм энэ болохоор юу гэхээр гацгүй одоо миний нэг юм зорилго гэдэг юм нөгөө урлагаар дамжуулж ялгарлан хадвартыг бууруулах тийм нийгмийг соён гэгэрүүлэх гэх мэтчлэнгийн юмнууд дээр илүү их өөрөө тэрэндээ айгүйх нөгөө дуртай. Тэрний төлөө зорж байгаа. Түүнээс л одоо би нэг хот олохтой ч юм уу эсвэл би нэг олон удаа шоу үзүүлэхдээ ч юм уу олон намайг таньдаг байхдаа тэр юусаа хамаагүй хамгийн гол юм нь юу гэхээр хүмүүс байдаг шүү. Өөр одоо тийм төрхтэй өөр би хаатай тийм ийм хүмүүс ингээ байдаг шүү гэдгийг мэдрүүлэх нь аюул чухал. Тэгэхгүй болохоор ингээл одоогийн ингээ нэг юм ингээ харахаар нэг хэсэг нь ингээ аюул ингээ хайрцаглагдсан тийм өглөө бослоо орой бослоо ингээд рамтлаа хоолоо идлээ тэглээ инглээ гэдэг ингээд нэг юм амьдралын хэм маяг ингээд нэг юм харьцаг дотор орсон. Тэрнээс өөр юм харах юм бол үзий яддаг ууралдаг. Тэ? Яг тийм биш байгаас гэж би хүмүүсийг боддог байхгүй юу? Тийм би яг нөгөө би бас анх нөгөө үзэж эхэлж байхдаа өө гэж бодчихсон. Яг нөгөө эн чинь бүр яг урлаг юм биш үү гэж яг яаж ойлгочихсон бэ гэхээр тэр нөгөө миний үзчихсэн шоун дээр стрит эрэхтэй хүн drag queen болж орж ирсэн аахгүй. Тэгээд яг өөрөө найз охинтойгоо хамт ингээд юу шоундаа бэлдээд найз охин бүх юм бэлдэж өгөөж шоунд ингээ оруулдаг. Тэгэнгүүт яг тэр хүн болохоор одоо гей болохоор drag queen биш зүгээр л өөрөө тэр урлагт амар дуртай. Өөрийнх нь доторх байдаг тэр нөгөө нэг мэдрэмж нь гарч ирэхдээ одоо тийм эмгтэй ус хувц өмсөөд өөрийнх нь нэр нь болохоор Mary Queen гэдэг нэртэй аахгүй. Тэгээд яг тийм яг тэр нөгөө өөрийнхөө доторх хүнийг илэрхийлэхдээ ингээд drag урсгалаар ингээд илэрхийлж байгаа надад амар гой санагдчихсан. Тэгэл одоо гей стрейтээс гадна одоо ингээл эрэгтэй гэж хагаад эмэгтэй болсон транс эмэгтэй хүртэл транс эмэгтэй болсныхаа дараа drag queen болдог үзүүлбэр үзүүлдэг юм уу амар олон тийм сонирхолтой тохиолдлуудыг харж ирсэн. Тэгээ drag урлагт юм нөгөө хүүс гэж байхгүй шүү дээ. Бүгдөө яг нөгөө дотоод өөрөөрөө илэрхийлэх хэмжээ илүү тэгээд ингээ хүмүүст хүргэх тэр тал руу илүү хөвсдөг. Тийм ч учраас ер нь ингээд бүх ингээ drag queen-ыг хараарай. Бүгдөө шал уу тэ тийм тарган байна уу царайгуутай байна уу туранхай байна уу гойлог байна уу drag show-го сайн хийдэг байна уу үгүй юм ерөөсө хамаагүй тэ
хамгийн гол юм нь юу вэ гэхээр тэр хүмүүс тэр өөрийнхөө нөгөө нэг дотоод мөн чанарыг үзүүлэхэд 99% зориг байхгүй. Зориг хүч. Тэ үлдсэн 1% нь юу гэхээр авьяас. Тэ энэ авьяас үлдсэн 1%-ийнхаа авьяас дээр зоригоо нэмэх юм бол энэ чинь өөрөө аюул бодлого болж байгаа. Тэ яг л би одоо тийм л юм илүү нөгөө хүмүүсээс хардаг. Тийм учраас энэ аюул чухал юм. Тэгээ ер нь ингээд Монголд ингээд харах юм бол драг урлаг өөрөө драг гэж драг queen урлагч юм драг урлаг гэж мэдхгүйгээр хөгжүүлж байсан явдал Монголд байгаа. Одоо жишээ нь энэ хүүхнүүд үгээ кино байна. Тэ гэх мэтчлэнгээр за хошин шавуудтай байна. Тэ ингээд явахаар энэ юу гэхээр байгаа. Тийм шүү дээ. Гэхдээ энэ урлагч нь өөрөө одоо юу гэдгийг нөгөө хэдэн зуун жилийн өмнө байсан. Одоо ч гэсэн байгаа. Тийм учраас энэ чинь цаашдаа ч гэсэн хөгжиж байгаа. Гэх мэтчлэн. Одоо ингээд бодлоо RuPaul's Drag Race хамгийн анхны Аз хүн 50 хүн төрөлтэй. Тэгтэл тэр хүнийг яаж улсан тасаж аваад төрийнхөө өндөр үйл ажиллагаанд перформ хийлгэж. Тийм шүү дээ. Гоё хацтай. Тэгэнгүүт одоо тэд нар чинь ийм нөгөө өөрөөсөө онцлогийг үзүүлбэрээр одоо мейкапаараа тий ялгарч जैन тий ингээд өөрөөсөө хийдэг хувцаар ялгарч जैन стилийн дээр ялгарч जैन. Тэгээд тэрнээс гадна одоо яг тэр хүн өөрөө юу үзүүлмээр байгаагаар ялгарч байна. Бүжгэлдэг queen-ууд тустай байна. Stand up comedy хийдэг queen-ууд тустай байна. Lip sync хийдэг нь тустай байна. Яг ингэж нөгөө хувцсны тий ингээд нөгөө fashion үзүүлдэг queen-ууд тустай байна. Дотор ингээд амар олон категоритой бүрлэсг үзүүлж тайцдаг queen-ууд бас байна. Тэгээл ингээд бодонгууд энэ бүр ингээд амар юм бүр амар том урлаг болчихж байгаа юм. Тэгэл ер нь тухайн улс орн болгон тэгэл өөрийнхөө хөгжүүлэл явж байгаа ер нь тэрэндэн тэгэл нэг хоёр хүмүүс ингээл байж лээдэг тий. Би тийм нэг удаа тэгж бодсон аахгүй. Би ч нэг тийм нөгөө нэг юм драг юугаар нэг амар ингэж нөгөө юу ядгүй нөгөө нийт мэддэгтэй гэж боддгоо за уусаа нэг тийм мэдээл ингээл явж байгаа. Надад илүү одоо юу гэдгийг 50 амраа болон бэси. Тэгээд би нэг өдөр ингээл дэш хараад хэвчээсэн аахгүй. Тэгэл за надад одоо ямар юу аа нөөц болцоо байгаа юм. Тэ би одоо яг ингэ юу хийвэл ингэ хүмүүс илүү гоёор хүлээж авах бол гэл бодож хитчаал. Юу вэ? Би траг урлаа. Хүмүүст юу интервьюс болгож ингэ цацхан зүг юм биш. Юу вэ? Юунаас яах юм бэ тий? Бүгд ингэ чадчих юм чи. Тэгэл би шууд бодонгуудаа окей. Эхлэе. Гэл тэглэсэн шүү. Брэйв сонирмоо. Та тэгээд хамгийн анх чинь 19 онд орлууллаа танд. Үгүй шүү дээ. 20 яа, 20-ийн дараа шүү дээ. Тий, 22 онд чи яг ингээл явж байгаа л тэгэл бас л ууцлал явчихсан шоудаа. Мэгцээ явчихсан тэгэл бачсан энэ надруу хараа. Хүш. Нэрэ драг queen гарал яачих. Love and Rose дээр тий. Тэгэл би окей тэгээ гэлтэн шууд болсон. Би ч яг тэр анх оролцчихсан жил нь би яг тайсных хамгийн урд бүр яг ангацсан. Үзчихлээ. Playtime дээр тэгэл drag queen-ыг харах бол үнэхээр бүр шинэлэг зүйлээсэн. Тэгээд одоо тэрнээс хойш жил болгоо орж ийн бүр хүнээ нэмсэн байна. Маш том бүрэлдэхүүнтэй орж ийн. Энэ жүжигчин нормал зүрийн хөлөг бүр валитийг хүрээвээ. Зүрхийн хадгалж байгаа. Gotcha, need ya, lots more love. We need ya, gotcha, lots more love. Баярлалаа харнаа тоццай. Бай. Энэчлийн хувьд
яг л. Яг ер нь бол яг би ч бас нөгөө нэг юу гэдэг нь ганцаараа юу яамаа гэдэг ганцаараа гармаар эхний жил бол ганц ялч базараа тэгэл байж байгаа. За яах вэ гэж бодсон. Тэгж байгаа л нөгөө нэг хүмүүсийн тоог гинт нөгөө драг үзэл хүмүүсийн аюуг утастай л шүү дээ. Хэн боломжтой тий. Олуулаад гараа л та тий. Олуулаад гараа би ерөөсөө ганцаараа байж болохгүй. Тий. Тэгээ тийм учраас ингээ олуулаад гараа гэл. Тэгээ нөгөө хэдэ цуглуулад хөрөнгө мөнгөний тэндээс босгоод бүгдэнд нь хувцсаар бүх юм хийлгээд дуу мó бүх юм яаслаа. Тэгээд тийм 2 өдөр тоглолттой байсан. Гэхдээ нөгөө үеэр ус авч ирээд тий. Тэгэл өстө бид нар тоглолтоо дууссан үеэр авч ирсэн. Би яасан цаашаа хувцаж ирээ. Йоо яаж корот гэж өгч. Бас их хувцаа яг гэдэг. Тийм. Яг сүүлийн монголчилтынд орсон. Тий. Тэгээд нодлон болохоор бас их өргөн бүрэлдэхүүнтэй байсан. Drag Queen гэдэг дунд нь тэмцээн зохион байгуулаад тэдрийг шүүж авч яваад тэгээ одоо нөгөө Black W жагийнхаа Светатай хамтарч нөгөө тэмцээн хийгээд их хүндэр ач холбогдол өгөөд за тэгээд дээрээс нь тэндээс санхүүжилт элдвэн зэм босоод тэгээ одоо нөгөө BT Japan ивент итгэсэн шүү дээ бас гоо сайхны бүтээгдэхүүнээрээ тэгж нэгээд ивент тэгээд ясаа энэ жил бас нөгөө нэг юутай энэ жил нийтдээ 9 Drag Queen явж байгаа. Нийлээд 9 Drag Queen-тэй цагийн хөтөл нэг цаг ерөөсөн боцохсгүй. Тэгээд дээрэс нь араас нь шууд залгуулад Светатай нөгөө DJ тоглоо. Йоо. Өөрийн 5 цаг хүртэл. Тэгээд тэрний өмнө болохоор яг манай хөтөлбөр бол зөвхөн урд нь бол яг 2 өдрөөр төлөвлөгдөж байгаад тэгээд 1 өдөр болоод тэгээд нөгөө World Wine-тай хамтарсан нөгөө нэг юм Kava гэсэн хай sparkling wine-тай хамтраад ингээд Drag Queen биттэй Canvas гэсэн тийм ивент байгаа. Тэр нь болохоор 7 сарын 5-ны 16 цагаас 17 цагийн хооронд Lavin Roaster болох юм. 3 дахь өдөр. Тий, хагас өдөр. Тэгэхээр нэг иймэрхүү л ятаага. Ер нь бол их нөгөө нэг богинохоо. Нодлон чинь бид нар чинь 4 өдөр 5 шоу үзсэн байхгүй юу? Энэ жил болохоор ч ерөөсөө нэг өдөр яг чанартай. Угаасаа чанартай байдаг юм хоо. Гэхдээ бүр илүү чанартай гэж. Ер нь манай баг ер нь л perfect шүү дээ. Тэгээд ингээд ч нөгөө бас DJ-ийн нэг анги шүү дээ. Өмнө жил одоо хамт DJ-ийн тоглолтод суугаад. Тэнгүүд ингээд нэг онцлог нь нөгөө Drag Queen Vanity-гаараа DJ-гээ бас тоглох нь бүр айгүй илүү нөгөө сонирхолтой. Тэгээ одоо яг Vanity гэж одоо тустай хүн байгаа даа байхгүй. Тэнгүүд тэр хүн чинь өөрийнхөө бас ертөнцийг тэр нөгөө тоглож байгаа хөгжмөөр гаргана гэхээр бид хоёр одоо ингээ хоёулаа play time-д өөр тайзан дээр энэ жилдээ ингээд өмнө жил DJ-гээ суурчаад энэ жил одоо бас дахиад авьяас үзүүлэх гэдэг. Тэст нодлон бич нөгөө Pride debut хийсэн шүү дээ. 1200 төгрөгийн өмнө тоглосон. Стресс юм биш. Харин ер нь хүмүүсийн өмнө тоглох бол үнэхээр юу? Ингээд дэвэл ингээд харахаар ингээд хүмүүс оролдоод тэгээд яг нөгөө хөгжмөө яагаад ингээд яаж байгаа. Тэгэл бас өнгөрсөн жил чинь бас нөгөө юу хийлээ. Drag Queen-ийнхаа анхны international debut-ийг хийлээ тий. Тэстэ Японд л. Тий, Токиод очиж бас нэг үзүүл. Зүгээр аваач. Ой, яа. Пуш. Тэгээ өнгөрсөн жилээс тэгэж нөгөө Токиод очиж бас тэр дебют хийлээ их миний хувьд бол их сонирхол туршлага байлаа. Тийшээ Японоос ч гэсэн бас Drag Queen ирсэн тий. Тий, ирсэн. Тэгээд юм байна. Тэгээд энэ жилийн хувьд бас нөгөө Токио явах хэрэгтэй байгаа. Токиод очиж бас нөгөө Vanity төрхөөрөө DJ дебют хийх бас тий. Ер нь ингээд яаж хийж байгаа л Японтай холбогдоод байгаа. Тэгээ өмнө жил манай нөгөө Beauty Japan өмнө жилийн нөгөө Playtime дээр яг drag урлагийг бас ингээд дэмжиж спонсороор орсон. Тэгээд одоо бас ингээд надтай бас ингээд баян хамтардаг газар маань гиснээс та одоо ингээд амар ингээд хүнд бодолтууд хийж байгаа штэ. Тэгээд ингээд амар хүнд бодолт ингээд хийхээр ер нь яад юм бэ? Ингээд баян хийгээд хаар. Гэхдээ тэр хүнд бодолтод ч одоо жишээ ингээд чи бадтай суур тавиал, сүдэр тавиал, тэгэл тоо юм уу тавиал ингэнгүүт ерөнхийдөө бол ингээ баргалж би ингээ хүнтэй мэдлэх юм бол миний нүүр чам дээр ч наалтан заяа. Бүр тэр чигээр. Тэрний чинь нөгөө нэг арилга гэдэг ч айгүй хүн. Тийм. Гол нь
Аль нартлагаад стогч бүр ингээд ямар сайндаад би ч нөгөө нэг урд нь ингээд надад нэг юм проблем асуудал байдаг байлаа шүү дээ. Шоу дуусчих гэртээ хараад унтах шүү дээ. Өглөө босоод даахгүй ингээд орбал ингээд тэр чигээр бодог. ингийн продуктаа ингээл орой нүрээ арилгах гэдэг амар хэцүү дээ шүү дээ. Тэр чинь ингээд баргалж нөгөө нэг ингээд Хитэн давхар яан заяа. барилгын нөгөө нэг замаас гэсэн юм уу? Тэгээ барилгын дооны замаас нэр үнээр давхар замаас заяа тэр чинь. Тэгэл дээрээс нь тэр нөгөө нэг энэ хөмсгийг чинь ингээд дарахын тулд их өндөр юмнуудаа цавуугаар дардаг. Тэгээ тэр цавуурч ирсэн нэрээ арилна гэж байхгүй. Тэгээ амар хүчтэй сормосны цавуу бас ашиг. Йоо тэр ч гэсэн нэрээ бурхан барилгын нэг хэдэн зөөх юм барилж ингээд татаад аваа явчихсан заяа. Харагдчихээн. Тэгээд харин наадын нэг инстан дээр би ер нь урд нь ингээд тосон цэвэрлэгчээр айгу арилдаг байсан аахгүй. Тэгээд ер нь үр дүнгүй. Тэгээд сүүлдээ би бүр болоод ингээд нөгөө салфетик аваад. За салфетик чи ингээд хэрэглэхээр нэг жоох улаалаад байдаг юм. Тийм үрж байгаа болохоор үрэлтээ удаа. Тэгээд тэр юун дээр би яваад тэр надлангийн тэр нөгөө BD Japan-ы өгсөн бэлгэн донд нэг юм тосон цэвэрлэгч байсан. Тосон. Одоо ямар юутай юм бол та нэг юм тосон цэвэрлэгч байсан. Тэгээд би тэр бодвол нөгөө юуных л ах нөгөө улаан савтай байсан уу? Цагаан дээр улаантай байсан уу? гэсэн баха. Тийм тэгвэл нөгөө нэг skin life-ийнх байх. Тийм. Тэр чинь бүр нөгөө тоник мониктойгоо байдаг. Тийм тэр чинь байхгүй. Тэгээ би тэрийг ингээд нөгөө нэг юу ачаад манай нөгөө амар кокома штэ. Кокома ирчээдсэн чинь ванити энийх гоё юм аа гэж бариад ирэхгүй. Би яасан гэдгсэн чинь би ингээ бодгаа ажилласан чинь айгүй гоё болчихлоо гэхгүй юу. Тэгээ би харж байгаа харахгүй шүү дараад чинь тэгэл нөгөө орой бодгаа дууссан. Тэгээ юугаа шоугаа дуусчих. Тэгээд би ингээд нэр нэг ингэж аваад нөгөө зөөлөн хөвөнгөөр ингэ явсан чинь юу вэ хуу хамаа ийцсэн шүү дээ. Тэгээд бүр огт будааг юм шиг. Тэгээд нэг жоохон байж байгаа нөгөө орой чинь тэр чинь нөгөө салбалтай байгаа учраас нөгөө маск тавьж болохгүй бас нөгөө арьс яачин гэдэг. Тэгээд давхар тэр нөгөө тоног моногийн тавиад нарны тусаа орой болсон чамаагүй ингээд тэгээд тэгээд яасан чинь 3 өдрийн бодлостой сайхан байсан. Бүр айгуу. Тэгээд тэр нэг юуны тэр нарны тосмоснууд нөгөө нэг юм нүүр цайруулж байгуулахгүй. Тос дүрхчээр нөгөө нэг юм тос дүрхцэм шиг мэдрэмж өгөхгүй байгаа тийм. Айгуу хөнгөн. Тэгээ би ингээд бодсон аахгүй за ингээд баахан ингээд юунууд ч нөгөө ирсэн шүү дээ бэлэглээд спонсорлоод тийм ингээд манайхан бүгдөө тэр нөгөө нэг юмд чинь ингээд ажигласан чинь дараад ингээд юу хийж байгаа те удаан чархлах юм билээ. Тэгээ нөгөө төвч ингээд яасан чи бүгдөө манай дракон тэр чигээр тэрэндээ бүр амар хайртай болцсон. Дээр нэгэ нэрийг наагаад ингээ арын өрөөнд ингээ тавьчихсан те хөрөхгүй шүү гэж бичсэн амар хөөрхөө. Тэгээ бүгдөө тэгж хэмнэлээд тэгээ дараад нь дуусчаар ингээс дахиад яасан чинь үнэнч боломж юм билээ. Бүх нэг тэнд гарцсан юм байхгүй тий. Тэгэл өрөндөл Япон юм гэдэг зүгээс амар чанартай. Би сүүлд танд нөгөө нэг Мүтэнгагийн нэг юм угаагч нөгөө тос тэр болохоор сүүн цэвэрлэгч би танд өгсөн. Тэр чинь амар хөсөрт юм билээ шүү дээ. Айгу жоох ярьхгүй. Би нөгөө сүүн гэж хурцж ийн нөгөө юу штэ. Тий сүүнгийн байлаад өгөөд танилцаагаа нөгөө саваа гэсэн аахгүй. Тэр чинь өөрөөсөө жоохон аваад ингээд яа хийцээ дуснаа л гэж. Тий. Тэгээд би чинь нөгөө оройдоо нөгөө юу яагаад тэр нөгөө нэг МПС өөрөө очиж авсан юм аа нөгөө цаанаас нь нөгөө арсны тооныг арсны өнгөний тооныг дээшлүүлдэг гэдэг нэг юм сүүн шингэн дүү юм байсан. Бас нөгөө нэр цэжлэлтэй юм оо. Тэгээ тэр сүүн шингэнийг бас төгссөн ямар гоё юм бэ. Одоо миний нүүр мөр ингээд бас харьцангуй бас гайгүй штэ. Тийштэй настаа юм байна. Тэгээ би яваасаа одоо ингээл Японд амьдарч ирсэн тэгэл ирээл Японуудаа хэрэгэлдэг байсан тэгэл одоо ч гэсэн тэгэл одоо л би яг тэр нөгөө тэр сүүлд танд өгсөн тэр нөгөө савнгийн тэр ягаан тэр брендийг тэр чигт хэрэгэлж байгаа. Тэр бренд яагаад юугаар онцлогтой вэ гэхээр өмнө нь би бас бэлээд өгсөн байхгүй нөгөө ийм янз бүрийн харшилтай эмзэг хүмүүс ямар ч хүн хэрэгэлж өгдөг. Тэр нь нөгөө янз бүрийн нөгөө химийн нэмэлт орцоохгүй гэдгээрээ л аюу онцлогтой. Тэгсэн мөрчлөө үр дүнгээ аюу сонгодог байхгүй. Гэхдээ харин тэгээд нэг тийм үр дүнтэй юмнууд олоод авахгүй бол одоо жишээ нь энд тийм юмнуудыг очоод арай чамаа нэг юм хэрэглээж нэг аваа гайгүй болчтой гэхээр очоод явах гэхээр байхгүй. Үйлдвэрлэгээ байцсан гэдэг. Тэр нь аюу хэцүү юм аасан Монгол нэг юм өөрийнхөө нэг юм арай нэг арсан тарсан юм болж байгаа юм гэдэг чинь тэгээд дээрээс нь энэ чинь нөгөө нэг одоо юу гэх юм бид нар л басан хайр ингээл нөгөө нэг монголчууд ч одоо юу гэх юм цаг агарын амар эрс өөр амьсгалтай амьдарч байгаа хүмүүстэй тэгэнгүүт арсны асуудал гэдэг чинь өөрөө нэгний асуудал болцсон. Тэгэхээр энийг нөгөө нэг арсыг ядаж нөгөө эрүүл байлгах хамгаалах иймэрхүү юмуд аюу дутагдаад ташаа санагдав. Одоо л дөнгөж тэгэл эрэгтэйчүүд нарны тос хэрглэж эхэлж байгаа ч юм уу тий. Тийм шүү дээ. Зунаас босоод үйлрэлт төрхөж зайсч шүү дээ ер нь. Тэгэхээр үнэн чинь тэгэл нэг юм
настай газар руу явахдаа ч юм уу эсвэл нэг 100 болохоор нэг юм худлаа өндөрхтэй л байсан шүү дээ ер нь. Яг үнэ. Одоо л яг нэг энэ нөгөө оруулж ирж байгаа энэ олон брэндүүд те энэ яг бид нар ч гэсэн хүмүүст юу гэж зорж юм гэхээр арьсаа яаж зөв арчлах талаар те гоё нийтээр гоё арьстай болъё гэдгийг л ингэж зорж ингэж хийж байгаа болохоос шүү. Гүй харин тийм солонгосчууд ярьсан. Тий юу. Яа би ч одоо бүр очичоод бүр эцсэн шүү дээ өөрөө бүр. Сүүл тэр нөгөө саяхан нэг солонгос залуу ирсэн юм аа. Саяхан нэг ирсэн шүү дээ нөгөө бэлгүүний найз. Тэр чинь 38 гэж. 38. Тэр аваасаа бүр 40 50 тал харагдчихсан шүү. За юу гэвчээ аим гоё байна даа. Тэр бүр үнэхээр солонгос хүмүүс ярьсан аим. Үнэхээр гоё ярьсан. Би бүр ямар юм ингээ харчаад явсан. Тэ эднэр ямар клип шиг цагаатай байл гэж бодсон. Би хаамаа тий. Би хаамаа. Ямар юм бэ? Ямар юм бэ тийм. Ямар юм бэ гэх манай Монгол залуучууд гоё шүү. Яа. Тэ хаана хоёул одоо нэгт залуу гэлээ шүү. Цаг нь болоо. Яа, тэгсээр хоёулынх нь одоо цаг нь доослаа. Өдөртөө нэрнээс тэр ярьсан гэж жоохон гоё болгоод тий. Тийм шүү дээ. Өстө гоё нэг ингээд юу хаад уруулмуулаас тий нэг гоё чигшүүлж мэгшүүлээ. Одоо хүзүүний ярьсан тэгэл гарын тохоо хүлийн юу өвдөг муудаг гэл ер нь тэгэл арчлаа л байвал хүний бие чинь арьс чи өөрөө тэгэл тордоол явах турсан гоё болоо л гэдэг зүйл юм лээ. Харин тэр нэг нүүр мөрнийхаа юмнуудыг ч жоохон гайвуу газраас найдвартай газраас сонгож авахгүй бол би ч нэг хаширсан хүн шүү дээ. Тийм хүмүүс чинь нөгөө айгүй фэйсбүүкээс одоо нөгөө хямдхан юм амар захиалж авах юм болохгүй шүү дээ. Би бүр тэр одоо тэр бөөндөө мондоо юу л 10 ширхэг 5,000 цаг. Тэр мэрийг хараад би бүр ёо яана юм хизээч юм байх эсвэл боддог байхгүй. Би тэр нэг надад нэг кейс байна заяа. Дээр үед чинь би ч нөгөө юутай хятадаас аягүй сайхан бараа авч ирсэн шүү дээ. Тэгээ сүүн шиг ингээл амар гоё өндөртэй гэлээ. Би ч тэгээ ээж хэлэл загсаа аваад ирсэн. Тэгээ ээж аваад ирсэн. Тэгээ би ч нөгөө нүүрэндээ ингээл түрхлээ. 3 хоногийн дараа байхгүй. Ингээд тойроод ингээ яарчихсан. За би тэрнээс хойш шүү дээ бүр амьдралаагаа бүр өстэй. За уучлаарай. Нүүрэндээ хамаагүй гарал тодорхойгүй хямдах юм хэрэгж болохгүй юм байна л гэдэгс аахгүй. Яг тэгэхээр бид нарт тийм нэг юм чанартай юм хэрэглээд нүүрэндээ их гоё анхаарал ингээд тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо юу гэдгийг шүтээ ч гэсэнтэй хүмүүс хайрладаг ч гэх тийм энэ арьсаас аягүй сайхан хамгаалж хайрлаж авахгүй бол одоо тийм жишээ нь одоо юу гэдгийг бас нэг юм ингээд бодох хэрэгтэй. Одоо ингээд ихэвчлэн байгаа нүүрний ингээд нөгөө нарны тоснууд аа штэ. Нарны тоснууд ч ерөөхдөө нэг тооноор ерөөхдөө жоохон өргөөд ирэх юм нөгөө хүзүү энэ хоёрыг жоохон ядаргаруулах асуудал байна. Хүзүүндээ ч хүмүүс түрхэн л дээ. Гэхдээ хамаагүй тэгээ түрхэн явчих. Тийм. Энэ аягүй чухал. Тэр хүнийг харалуу яана энэ чи ингээл тоон ч юм байна. Наад чин цагаад цэв шүү гэдэг шаардлага угаасаа байхгүй. Тийм үстэй. Тэгээ тийм учраас энэ ер нь энэ аягүй чухал хэрэгтэй юм байл шүү юм ярьсан. Тийм. Тэг бүр нас явах тусмаа ойлгох юм байна юм. Өмнө нь тэгэл тоодгүй л байсан байгаа байхгүй тий. Тоохгүй. Эхнээсээ ингээд тоогоод ч юм 10 эддэгээс тоогоод ирсэн бол одоо ингээд японочд ч барыг өсөлтөнд зогсцсон юм шиг харагдаж шаардлагатай. Тэнгүүд одоо японочд бүр өсвөр насныхан зориулсан бүтээгдэхүүнээс ахуулаад тий ингээд бүх насныхан зориулсан бүтээгдэхүүнийг яаж ч одоо манай Бири Жапантай хамтардаг Мицма гэл хөрх охин байна. Яг өсвөр насныхан зориулсан бүтээгдэхүүнүүдээс тий. Яг 10 жилийн зориулсан бүтээгдэхүүнүүдээ ингээд хөрх ингээд хүмүүстэй ингээд танилцуулдаг. Би ч одоо тэгэл 30. Надад дэш. Ямар заваа юм бэ? Тэгээ 30-аас дэш бүтээгдэхүүн сонирхож байвал манай энэ ихчээс асуугаа. Гэтэ надад одоо юу гэх юм би ялангуяа одоо гоо сайхны юмтай холбоотой гэх юм бол нэгт одоо нөгөө ялангуяа янз бүрийн бодгонууд их төрхтөг учраас тэгээ одоо жишээ нь ингээл нөгөө топ мод бодог янз бүрийн бодгонууд гэдэг чинь аль болохоор нүүр цагаа их гоё тод харагдуулах хэрэгтэй гэл тийм юмнууд бий чинь нөгөө хамаагүй нь ялна. Хамгийн гол юм нөгөө тэрийг нөгөө одоо юу гэх шиг энэ нүгэн дээрээс авч хаяад маш ирүүлэр авч хаях хэрэгтэй тий. Жишээ нөгөө хоол идэхдээ хүн ходоодондоо маш сайхан гоё шингээж гаргах хэрэгтэй байдаг шиг би одоо будгаа аваад ингээд айгу гоё харагдсан бол дараад нь тэрийгэ нөгөө өөртөө хор болохгүйгээр яаж гаргах уу гэдэг нь болохоор нөгөө цэвэрлэгээ арчилгаа аваад дараагийн бодолт чинь гоё тогтохын тулд арьс чинь бас гоё байх хэрэгтэй. Тий. Арьс гоё үдийч бодолт айгу гоё тогтдог тий. Тэр ястаа өмнө би бүр ямар сайндаа бүр ингээд нэг юм энэ тэндээс хавтнаас нэг одоо үгдгийг орой морой хамаагүй яарч маарсан үедээ нэг хүний юм ингээл нэг хамаагүй хэрэглээл ингээл явчихна.
Тэгэл нөгөө яхаар ингээл нэг нүүрэн мөрөн дээр нэг юм жижиг сажиг ингээд барцаа зайлсхол бол ингээл нэг юм чигшил хүсэж байгаа юм шиг санагдал ингээл ямар тухгүй болдог гэж яг хүн яг өөрийнхөө яг нэг юм арьс арчилгааны юм ба яг өөрөө яг өвөнд хэрэглээд ингээд тахгүй бол тий одоо шинэ ингээд чи битэр ингээд байлаа гэж бодоход чамд таардаг юм надад таарахгүй болж байна шүү дээ ингээд тийм учраас яг ингээд өөртөө ингээд таарсан ялангуяа нөгөө худалдааны зөвлөгөөтэй аягүй сайн ярилцаад тэгээд ингээд авах юм бол илүү аягүй сайн момчууд ялангуяа нөгөө би үгдгийн юу хүсэж байгаагаа хэлж чаддаггүй тийм учраас нөгөө худалдааны зөвлөгөөтэйгээ аягүй сайн эсвэл нэг хүн болгоны гоё гэсэн юм шуурж бас авах тэр хэвээр тэгэхээр ягаад ингээд өөрийнхөө арьсан таарсан юм авах хэрэгтэй гэхээр манай beauty Japan дээр чинь арьс онцлогоо байдаг. Тэгээ худалдааны зөвлөгөөд чинь эхлүүрээ нөгөө пандемийн салбар дээр арьсан онцлуулаад тэгээд нөгөө нэг юу яадаг байхгүй. Манай эсвэл нөгөө эрэгтэй найз маань надтай хамт очиод арьсан онцлуулаад тэгээд өөртөө таарсан бүтээгдэхүүнүүд авсан байхгүй. Тэгвэл одоо нөгөө тэнд байгаа худалдааны өргөн салбар болгон дээр худалдааны зөвлөгөөч бүгд бүтээгдэхүүнээ бүгднийг мэдчихэж байгаа. Мэдчихийж хүмүүстэй тайлбарлаж өгч байгаа болохоор тэгээд яг хүмүүст нь тохирсон юм өгдөг байхгүй. Би одоос маск гэсэн амар тавьдаг шүү дээ. Харин тиймтэй ингэхтэй нэг юм гэр мэрт нь очихол маск тавьчихвээ. Ерөөсөө маск гэсэн нэрээ дүүр байдаг. Тэр аягүй чухал. Тэгээ би яг нөгөө юу муугаа бодвол ийш тийш явахаараа Инчон дээрээс аягүй авдаг байхгүй юу. Тэгэл нөгөө юуны чинь Японд бас нэг юм том маскнууд байдаг шүү дээ. Тэрчтэй сайн хэрэглээтэй. Тэр чээстэй мөнгө чимнээс аягүй сайн өргөчөндөө ийш тавьчаал оройтой ингээл ядж хаад тэр чинь нөгөө юм жижиг юм биш. Ингиж нөгөө том таардаг болохоор одоо жишээ нөгөө манай чинь өөрчн баг метр квадратаар баг 2 өрөө байна шүү дээ. Тийм бас ингээд тэр чинь ингээд тавихаар ингээд аягүй том ингээд аягүй айтах байдаг байхгүй юу. Тэгээд дээрээс нь нөгөө нэг тэр маск яах гатстай юм тань шүү дээ. Тэгэхээр хүзүүн дээр. Тэр чинь одоо тэгээл нөгөө 30 өдөр явах чинь тэгээл 30 эдэн мянга 40 эдэн мянга гэх тэнгүүд нэг ширхэгцэн тэгээл 1000 2000 гэсэн үг байна. Тэгээд дээрээс нь маск энэ дээр ингээд хүзүү хүний ер нь хүзүү ер нь их гоё сайн байх хэрэгтэй юм шиг байна маа. Би энэ хүзүүг л амар. Би бас өөртөө хүзүүг айгу гинт анзаарч эхэлсэн байхгүй юу. Өмнө нь ерөөсөө анзаардаг байсан. Тэгээд нөгөө нүүрэн дээрээ тавьсан маска тавьж дуусчаад тэгээд нөгөө нүүрнээс авчингуудад нөгөө хоёр маска голоод ингээс нөгөө зав хөдөн дээр ингэ тавиад байгаа. Тэнгүүд бас хөөрхөн. Тэр чинь айгу сайн хэмнэл болж байгаа байхгүй. Тэгээд би болохоор нөгөө зөвлөхөд бол баг зэрэг нөгөө нэг юм нөгөө ус ядаа штэ. Цацдаг усаа ингээд дээрээс нь яагаад ингээ бүр ингээ жоохон шинжилж байгаа тийм. Тэгээ ингээд энэ айгу чухал юм байл шүү. Хүзүү байж тээ тийм. Хүзүү нөгөө өөгүй байх чинь бас нэг юм давуу тал. Тэр чигээрээ ингэж харагдуулдаг тийм. Тийм энийг чинь нөгөө нэг мэс заслын хармаар арч юм уу яаж болохгүйс айгу хэцүү шүү дээ тийм. Тэгэхээр бас энэ айгу чухал юм шүү. Хойно яа ингээ хоймод хүлүүгээ ингээ эндэ хавцсан байх. Мөнгөний хавцаараар хавч яваа. Шуунхан дуусчихлаа шүү. Одоо тэгт ойлоо бүр 40 минут болчихсон. Одоо дахиад нэг сэдв үлдсэн зү. За. Жоохон амарх уу? За тэгээд дайс арчилгааны хувьд бол нэг иймэрхүү байна. Баахан л юм ярьлаа. Одоо тэгээд бутад гол сэдв рүүгээ ороод дуусгая. Дуусгая. За ер нь нэштэй тийм одоо Монголд тэгэл ер нь тэгэл LGBTQ+ чинь айгу хэцүү штэ. Одоо ч гэсэн айгу хэцүү үйлдэлтэй тулдаг. Тэгээ ер нь ингээд юм нээлттэй байх ер нь ямар вэ? Та ингээд бас тэр таны бас ажилтан бас тэрнтэй холбоотой штэ. Тэгэл ер нь зөндөө олон хэцүү кейсүүдийг харж ирсэн баг. Тэгэл одоо ер нь хэдэн жил ажиллаж байгаа та? Би ч одоо 18 дахь жил. 18 жил юу дээр одоо яг LGBT эрх эрүүл мэндийн асуудлаар ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээ ер нь яг хөө хэцүү юмуд зөндөө яриалаа гэж хэзээ болохгүй гар зөндөө л юм одоо. Гэтэ аль болохоор миний хавьд ч юм нөгөө гэгээдээ зүйлийг илүү харж амьдрахыг аягүй хүсдэг. Бусдад ч гэсэн дэрийг харах. Тэгээ өөрөө байхыг аягүй эргэлздэг. Одоо юу гэх ямар нэг хүний үгэнд автаад ч юм уу ямар нэг хүний өмнө очихоор шал өөрөө хүн болж хувирдаг тийм байхыг би ерөөсөө хүсдэггүй. Тэгээд тийм учраас ер нь яг нөгөө зовлон тоочоолаа. Аль болохоор одоо юу гэх тэрнийхээ эсрэг сүрэх хамгийн том дархлаа бол өөрийнхөө амьдрах юм байна л гэдэг утга учирыг би өөрөө юм олж авсан. Тэгээ өөрийнхөө амьдралаа ингээд бодлоо амьдрахыг ингээд илүү их нэг хүсэл тэмүүлэлтэй байх тусам надад илүү одоо юу өглөө босоод хүртэл учирдаг гоё байдаг. Заавал LGBTQ гэхгүй ер нь өөрийнхөө амьдрах гэдэг чинь амар том эрхчлөө юм байна гэж би бас ойлгосон шүү. Тийм шүү дээ. Миний доо дээр хүртэл хардаг.
Тэр доо мооч гэсэн нэг тийм утга учир. Саяхан туул оюугч бит гурав нөгөө юу яжаад тэднийд бас юм ярьж суугаад баахан дуунууд сонсцоод гинт гурлаа нэр ингагчийн дог сонсыг YouTube дээр таны дог тавьж байгаа баахан хэлсэн шүү дээ. Хайрнууд нийтүүлээ. Тэгээ харин ялангуяа одоо үгдээ Монгол улс ингээд нөгөө нэг сүүлийн 70 гаруй жилийн турш одоо социалист явцсан тий социалист улс тэгээд бүх мэдээлэл хаалттай байсан. За энэ мэдээлэл маань одоо юу гэдэг ингээд хаалттай байснараа илүү их нөгөө ялгуурлан гадуурхах одоо төчиг хандлагууд их нэмэгдэж ирсэн. За тэгээд тэрнээс үндслээ одоо ардчлал руу шилжээд ирэхээр нөгөө мэдээллийн мэдэх эрхчлөө маань нэмэгдээд ирэхээр нөгөө хүмүүс маань урд нь юм байгаагүй гэдэг. Ийм ойлголтоор хүлээж авдаг болцсон байгаа нь өөрөө энэ хүмүүст одоо нөгөө илүү их нөгөө ялгуурлан гадуурхалт ирэх тий тусах юм магадлал их өндөр болж байгаа. Одоо сүүлийн үед ингээд хараад хахад нийгэм маань илүү гоё тийм гэгээлэг гоё болж эхэлж байна. Би тэрийг үнэхээр баяртай. Одоо 10 жилийн өмнөхтэй харьцуулбал 15 онтой харьцуул 8 онтой харьцуул 2005 онтой харьцуул гэдэг ингээд бодохоор нийгэм маань өөрөө ингээд илүү сайн тал руугаа мэддэг тал руугаа ингээд хэвээгээд ирж байгаа. За тэгээд дээрээс нь нөгөө утга учиртай оролцоо гэдэг юм ин айгуу сайн мэдээд ирж байгаа нь айгуу чухал байгаа. Тэгээ одоо би чамд гэсэн айгуу баярлалаа шүү дээ. Хаачаас юм уу хэдий ижил өстөө өмөрнө гэх гүүгээ явж идэг. Тэр найзуудынхаа талд бол тэгэл яг тийм бол одоо жишээлбэл ийм л ахгүй да би ингээд та нартай нийллээ гэд би одоо өөрийнхөө ороо байха болчихгүй шүү дээ. Миний ертөнц бол минийх одоо стрейт хүн гей хүнтэй найзлаа гэд гей болно гэсэн үг биш. Гей хүмүүсийн контентийг үзлээ гэд хүүхдүүд бас гей болно гэсэн үг биш. Зүгээр л бид нарт ингээд өөр өөртөө доторх сүнсээрээ холбогдоод ингээд найзалж байгаа болохоос биш. Тэгээ ингээд заавал нэг тийм би стрейттэйгээ гейтэйгээ гэсэн юм ерөөсөө байдгүй. Зүгээр л бид яг доторх нөгөө өөр өөртөөхөө тэр нөгөө дотор гоё юмнуудыг олоо харсан хүмүүс ингээд би нэгээ харилцаа л гэсэн үг. Тийм хүн хоорондын харилцаа. Тэг хүн гэдэг утгаар нь ойлгоод хүлээгээд авчих юм бол илүү одоо юу гэдгийг хүмүүс нь хамаагүй болчихно. Тийм тэгэхээр энэ аягүй чухал байгаа. Хүнийг хүнээр нь хайрлах, хүн чигээр нь байлгах. Тэ хүн гэдэг чинь өөрөө юу гэхээр дотоод сэтгэлтэй, уйлдаг, завдаг, шаналдаг, тэ баярлдаг, хөөрдөг, тэ маш олон төрлийн характертай хүн байгаа. Энэ хэдэн мянган хүн донд муу хүн байна. Ойлгох хэрэгтэй. Муу хүн байна. Энийг нэг муу хүнийг нэлээд хэдэн хүн рүү нэлцааж болохгүй. Тэ энэ дээр л бид нар аягүй сайн анхаарч хэрэгтэй байхгүй юу? Түүнээс л одоо юу гэдэг тэгэл нэг дарвачаад хүн болгоо гэдэг. Оо та нар чинь тийм шүү дээ. Та нар чинь тийм гэж хүлээж авдаг. Тэгээ ямар ч бэлгэнчиг баримжаатайгээс адилхан л муу хүн бүгдээрээ тэг ингээ муу хүмүүс байгаа тэр дунд. Тэгэнгүүт ингээ нэг юм хүний зүгээр гаднах үзэмжтэй ингээ бэлгэнчиг баримжаагаар нь л зүгээр зэрүүгээр нь ялгуулснаа муу болох гэдэг нь бас айгүй буруу. Хаан байсан тэгэл ямар ч улсад байсан ямар ч газар байсан муу хүмүүс байж л байгаа. Тийм ер нь тэгэл ингээд бодохоор гэхдээ хамгийн гоё юм нь муугаас илүү сайн байна. Тэгээд бас ойрдоо ингээд хамгийн ойлгох юм тэгэл хүлээн зөвшөөрч чадахгүй байж болно. Чадах албагүй, ойлгохгүй байж болно, ойлгох албагүй. Тийм бол дугаа байгаас сурч байгаас хэрэгтэй. Заавал тэр нөгөө нэг амар сөрөг бодлоо тэр нөгөө хүндээ мэддэгдэх гээл нөгөө доромжилж илэрдэг шүү дээ. Тэгэх бас шаардлагагүй. Тэр нь одоо зөвхөн LGBTQ community биш одоо зөндөл юм дээр гарч ирдэг шин. Заавал үзэн ядж байгаа сэтгэлээ ингээл илэрхийлэл дээ. Паблик доромжлол тэг ингээл үзэн ядаад тэгэхгүй байхад л ер нь өөрт ч амар бусдад ч амар тэгэл дор бүрнээ зарим таалагдахгүй юм а дугаа мөрөөгөл сурчвал гоё амаа тий. Ария бат. Өөртөө ч ингээл захаа. Тэгээ нэг гоё ингээ амар тайван болоод ирэхээр угаасаа би агаар дээрс хүндэрт юм л шүү. Би нөгөө драг шоу хийчихэл нөгөө загварын шоу хөтлсөн драг queen-ээрээ. Тэгэл хөтлөчөөд ингээ байжсэн чинь нөгөө хин ивэл нэг их чиглэл надад асуудаг байхгүй. Сайн нүжээ стандар амар so beautiful гэж мэгэл ингээд надтай ингээл юмар вайн уцсан гэлжсэн чинь. Чи одоо тэгээ юу нөө? Тэгээд хэрэв би оо их чи би нөгөө drag queen гэдэг нь байгаа маа гэсэн чинь ария болно. Ария болно. Тэгээд намайг эмэгтэйгээ бодцоо. Транс эмэгтэй. Мэдгүй одоо яасан ба оргин юм болов. Орго. Тэгээ ингээд бод транс эмэгтэйгээ бодцсон байсан юм шиг байна. Тэгээ би drag queen ингээд шоу монд зориулж байгаа.
цэлдгээ хөвчлэн тайзны ингээд бодлол бүх юм ингээд хийдгээ гэсэн чинь тэр би яагаад энэ тухай ерөөсө бодож байгаа хүн болоо. Нэг ясандаа юм чинь нэг одоо машин шалгахны үзүүлэлт байдаг үзүүлбэртэй ерөнхийдөө төстэй байж гэхээр төсдөгөр барах уу гэсэн чинь за тэгвэл ойлгож шүү дээ юу. Easy. Одоо drag king-үүд ч гэсэн гараад ирсэн. Эмэгтэйчүүд дотроо байгаа тэр тий эрэгтэй хүнийг бас үзүүлбэрээр гаргаж чинь бас хэдийдээ үзүүлбэрийг үзсэн бас гоё илээ. Гоё шүү дээ. Ер нь ингээд drag урлаг ер нь тухайн өдрийнхөө мөдөр лавтын да. Бас гоё юм гэж байхгүй. Ер нь байгаа гоё юм гэж байхгүй. Тухайн өдрийн яг тэр drag үзүүлж байгаа хүний өглөө боссон хэв шинжээс бүх юм хамаардаг. Тийм шүү дээ. Доторх зүйлээ гаргаж байгаа юм чинь тий. Би одоо жишээ ингээл өглөө заримдаа ингээл босоод ингээл жоох ингээл стресстэй тий. Ингээл босоод ирэх юм бол тэр оройны drag show нэг жоох юм. For normal. Зоо болохгүй юм тий. Тэгэл тэгмүүдээ шууд өөр таалагдахгүй бол бодож сууж байгаа. Би мэдрэхгүй. Гэх шууд ингээд болчдөг. Яагаад ч юм. Альсгүй бол би өглөө босоод тэр миний сэтгэл санаа нэг жоох хэцүү тиймэрхүү байх юм бол шоу үзүүлэх байсан ч би үзүүлэх. Яг ингээд тухайн үед яг нэг хэрвээ чи өөрөө аль өдөр тухтай байна. Яг тэр өдрөө бэлтгэх хэрэгтэй. Тийм. Өмнө нь ингээд товлогдсон шоунаас шалтгаалаад би яг юу гэдгийг ингээд олон хүмүүс гарах учраас эрч хүчтэй гоё байх хэрэгтэй гэж бодоод би өглөө босоолцсон дээр өөрийгөө бүр ингээд бэлтгэх дуунаас асаал ингээд бүжиглээд ингээд ягаад өдөржингөө тэгэл ингээд өөрийгөө ингээд хүчээр тий энерги гоё ингээд нэг юм хоригдлуулаад ингээд тий тэгэл аль болохоор ингээд нэг юм жоохон дургуумас ядаж шүү дээ ингээд таарч гомсон гэж бодлоо тэгэж мэгээд ингэж авдаг тэгэхээр бол надаас илүү нэг юм орой ингээд чанартай гоё үзүүлбэр байна тэгээд рак шоу үзүүлнэ амар ядардаг шүү дээ бүр үнэхээр тэр будагтайгаа би бүр нэг шоу үзүүлснээр 30 минут ч би байх хүсдэг. Тэгээ амар нүсэр бариг ч амар тий халуун тэгэл юм нүсэр гоё тэмгэлтэй хувцс тайзны хувцс амар хүн юм. Болтроо шиг шүү дээ. Одоо чи болтроо гэж битгүү. Тэгэл өсгийтэй гутлан юм тий. Яа тэр 10-18 цанжи юм дээр чинь тэгэж явна. Тэгэл дээрээс нь тэр нөгөө нэг ингээл нөгөө болтроо шиг эвлүүлсэн шүү дээ. Та за бүгсөө гэдэг. Боо хийн гэдэг сүүлийн үед нөгөө нэг юм юмнаас темогоос нөгөө нэг би хөх захиалсан. Тэрийг өмсөө нөгөө зургаад тавьчихсан чи хүмүүс андууж баахан юмнууд дурмага яваа. Йоо нэг өглөөстэй босчод байна нөгөө мессеж ингээд за гэж одоо өглөө босчод ингээд мессеж ингээд шалгаад байсан чинь 9 зүйл баа. Тийм. Бүтүүр ингээд бааны зурмаг залж чуу. Тэгээд ч ялж чадахгүй. Стач юм би ямар зэндэ бүр ингээд өглөө босчод би ямарч ариухан дод минь юу харваа гэж бодсон. Ариухан жишээ. Юу яриад байгаа яах вэ юу салаар. Энэ олон жилийн хугацаанд олон юм харсан үсттэй. Дөрөвөр хараад зочирч гарсан гэдэг биш үү? Тийм юм билээ. Тэгээд гинт те. Тийм. Би тэгээд ингээд нэг жоохон ингээд нөгөө хандаа нөгөө Instagram мэдрэгч бас нөгөө сайн ашиглаж чадахгүй. Ер нь би ч нөгөө сошиал нэг хайхтар ашиглаад байдаг. Стори одоо сүүлийн үед стори хийж байдаг болол те. Тогсоо зүг үгүй. Тэгээд стори хийж байдаг болол. Миний бүр нэг хэдэн жилийн өмнөх тархан зураг бичлэг гаргаж ирэл стори. Тархан байсан үе. Чи тэгээд тархан турхаж аль гоё шүү дээ зөгтэй шүү дээ. Бас нормал та. Тэгэл нэг юм гой сонирхолтой байдаг да. Ер нь эрхийн асуудал гэдэг буцаад эргээд очоод эхний асуултандаа очоод ер нь бол хүн болго өөрийн гэсэн эрхтэй. Тэ? Гэхдээ тэр хүмүүсийн анхдагч шин чанар анхдагч байдлыг хүлээж авч сурцгаах нь бидний хувьд хамгийн чухал юм аа. Тэ? Түүнээс болоод одоо юу гэх юм Дэвид гэдэг байсан шүү дээ. Тэдний хүүхдийг чигээд хат чи яагаад хичээдгүй юм гэж хайцуулаад байна. Гэхдээ одоо юу гэх юм ванити тайзан дээр гарч ирлээгээд бусад драконуудтай харьцуулах шаардлага байхгүй. Яагаад тэгэхээр хүн болгон өөр өөрийнхөө өрмөц шин чанартай байгаа учраас энийг харьцуулах биш. Хамгийн монгол гэж хэлэх шаардлага байхгүй. Яагаад тэгэхээр бид бүгдөө өөр өөрийнхөө чаддаг юм л үзүүлж байгаа. Тэ? Тэгэхээр энэ л аюул чухал аа. Хүмүүсээс энэ зүйлийг бас ойлгох хэрэгтэй. Тэгээд хайрлалтай хэрвээ хайрламар байвал хайрлаж болно. Тэ дэмжмээр байвал дэмжиж болно гэдэг чаа. Тэгээд би бас одоо юу гэдгийг хувийн компаниудаас сүүлийн үеэс ивент гэж битгээд байгаа их баярлж байгаа. Тэгээд BT Japan-ийн хамт олон маш их баярлж байгаа. Тэгээд мөн бас нөгөө бизнесээ байгууллага болох манай DX-ийн хамт олон бас одоо юу гэдгийг шоу маа ивент гэж яаж байгааг би их баярлж байгаа. Тийм бүх талаар нь одоо DX-ийн дэмжиж гаргаж ирж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ бас нөгөө нэг бид нарын бас одоо энэ нэг юм юу хүсэж байгааг энэ бас нөгөө нэг илүү их мэдэрч байгаа дүүнер маань ингээд сууж юм тий хоорондоо ингээд байж байгаа мөн одоо энэ дээр бас их нөлөө үзүүлж байгаа найз нөхөддөө бүгд нь бас баярлж байгаа. Тэгээ ажлынхаа манаас намайг сайгүй дэмждэг. Улаан галзуу дэмжигч нар. Тэгээ би ажлынхаа хамт олондоо их баярлалтай шүү дээ. Тэгээл одоо энэ манай үлэмжээ манаас их дэмжиж जैन тий. Тэгээ садаа манаас их дэмжин.
ингээл ингээ бодоод тахад бид нарыг одоо ингээ өдөө хүртэл дэмжиж ирж байгаа бүх хүмүүстээс их талархаж байгаа. Тэгээд одоо drag queen-үүдээ бас нөгөө нэг нийгэм таниулах ажил хийж байгаа би өөрөөс талархаж байгаа. Ямар нэг мондог ах ихтэй хичээж л яваа. Дарах байх болохгүй. Нөгөө ингээд drag queen-ээс суусан талцмаар ахын даанч нөгөө юу vanity байх өнөөдөр гоо. Тэр гэхдээ яг vanity-тай дахиад нэг дугаар бичиж байна. Яг vanity гэхдээ өөрийнх нь нөгөө YouTube сувган дээр миний бас нэг орсон подкаст байгаа хэрэг тэрийг үзег бол орж үзээрэй. Тийм. Тэгээд дараа нь дахиад бид хоёр яг vanity-тай яг өнөөдөр ойр доо үнэхээр завгүй байгаа playtime болох гээд айлалтаа л да. Тэгээд зүгээр юм энгийн зүгээр юм бид хоёр ингээд хамт суугаа нэг энгийн яриа өрнүүлээ гэж өнөөдөр зүгээр суусъя. Дараа нь яг гоё тухтай цаг завтай үедээ яг гоё vanity-тай бүр гоё алцгаар яриануудыг тусдаа ярий. Тэс тэгээд нөгөө юм өнөдөө бодол модал тийм юм яаж хийдэг тухай тиймэрхүү юм хий ер нь угаасаа ер нь хийхээс ч байхгүй. Тэгээд нөгөө одоо жишээ нь өнөөдрийн нөгөө бодгонууд гэхэд ийм бодгонууд ордог гэхээр нөгөө хүмүүс хүнээ тайзан дээрээс намайг харж байгаа. Тэнгүүд яг ингээд дэлгэцийн өмнө нөгөө хардгуу таалаг жишээ хөхөө яаж өмсдөг. Тэ боксоо яаж яана. Ховцноо яаж өмсдөг. Тарика яаж зүудээ ингээд амар ажиллагаа ба шүү. Тэгээ хөмсгөө яаж дартын мартын ингээд бас нэг тиймэрхүү юмнуудыг гоё деталь харуулсан гоё. Хувцас хаана яаж хэлүүлдэг, гутлаа хаанаас олдог гэл ер нь тэгэл айгүй инженерийн ажиллагаатай зүйл болохоор тэрнээр бол гоё тустай. Монголч айгүй жижиг хүмүүс юм шүү. Тийм. 41 арсмарын дүүбэл Эмэгтэйчүүд чинь тэгэл дандаа 36-аас 39 хүртэл тэгэл. Тийм билээ. Тэгээд би амар санд тэр нөгөө нэг энэ тийм дэлгүүрээр орохоор ерөөсөө олохгүй аяг хэцүү шүү. 41-ийг 38-аар жиhéэл. Тэр чээс амар зөв хөлмөл ингээ амар болох хайчтай. Тэр эсвэл бүр нөгөө платформ авсан байхгүй юу? Тэр платформ авчаад байжсэн чинь нэг шоун дээрээс хэмж мэдгүй миний дээр болчихсон шүү. Яс гэж. Тэгээд яг нөгөө хаана нэлээд нэг шоу үзлээ. Ямар ч зүйл нэг юм юуныхаа LGBT бааранда биш өөр газар байсан байхгүй. Тэгээд готлмаар албац. Амар утаас шүү. Аа нэг тийм тийм готл өмсөмтэй таарах билгүй дээ. Шууд ингэсэн. Навшаа. За. Нэг юмрхүү байна. За тэгээд одоо бид хоёр ингээл маргаашнаас эхлээл play time-даа бэлдэн. Тэгэл дор бүрний өдөр болгоныхаа ажилдаа бэлдэн. Яа, бодхоос л амар байна. Одоо ингээл нөгөө миний хувьд одоо ингээл эх 7 хоног ингээл play time те. Эх 7 хоног энэ 7 хоногт одоо play time өмнөх тоглолтууд байгаа. Тэгэл дээрээс саунуудаа үзүүлнэ. Шинэ төсөл эхэлж байна. Энд бас ийш айгуух юм ажлууд байна. Тэгэл дээрээс нь play time-ийн үзүүлбэр байна. Энэ бол айгүй чухал асуудлууд байгаа. Тэгээ бүх хүртэн багаараа бөөндөө явж байгаа. 20 энэ жил 20 хүний бүрэлдэхүүнтэй явж байгаа. Тэгээ ер нь их багасцсан. Өнгөрсөн жил 45-6 хүний баг бүрэлдэхүүнтэй явжсэн бол энэ жил 20 хүний бүрэлдэхүүнтэй явж байгаа гэсэн drag queen төсөлбөө нүүр бодолд тооцооноор дизайнерууд гэл те. Тэгээд иймэрхүү олон одоо хүмүүстэй бас явж байгаа их баяртайгаа. Тэгээд одоо бас энэ жилийн бас нөгөө тоглолтуудаа яг гарах тоглолтуудаас нэг тусгай хөтөлбөр гаргаад ингээд бидний өдөр юу үзүүлэх үү яах вэ гэдгээс онд тусал гаргая гэж бодож байна. Төлөвтэй байхгүй бол тэгээд ялангуяа одоо юу гэх юм ингээд сайн төлөвлөж ямаа хэрэггүй бол бүгд өнөөдөр байгаад маргааш гарна гэсэн асуудал юусэн байж болохгүй юм тий. Тэгээд ихэвчлэн хүмүүсийг ингээд ажиглаад тахад одоо юу гэх юм нөгөө юунууд байна штэ. Өнөөдөр үзүүлэх байсан юм уу? Ээлдээ гэл тэгдэг тэгээд тэр чинь бол нөгөө нэг байнга байж байгаа гэж зөвөрсөн биш байгаа тийм ер нь тэр бэлтгээд бол тасар их цаг урдаг учраас өнөөдөр үзүүлэхгүй мүү гэдэг асуултыг хүмүүсээ битгий асууж байгаа. Зарласан тохиолдолд гарч зарлаагүй тохиолдолд хийж гарахгүй. Жил бэлтдэг шүү. Тийм. За тэгээд Барлаатай хамт байсандаа их баяртай байна. Тийм шүү. Пиамаар дайлсан дусаар дайсан баярлалаа. Оо яа. Юу зүгээр колорс шүү. Гоо сайхны бүтээгдэхүүн бас бэлгэлсэн баярлалаа. Гоё чанартай юм билээ. Би одоо ер нь их тийм органик юм их дуртай. Тэгэхээр нөгөө ийм юуны эрүүл айж болохоор баг одоо ер нь найз болохоор нэг юм байгалийн гаралтай 100% гаралтай юмнуудыг айгуу сайн хэрэглэх нь бидний хувьд айгуу чухал шүү. Би бүр ингээд өөрөө бүр үнэхээр хангаалъя. Одоо миний арс одоо ер нь жоохон хэцүү. Тэгээд нөгөө байгалийн гаралтай юмнууд хэрэглээд ирэхээр хүмүүс одоо юу гэдэг амар нөгөө хурдан үр дүн хүсээд байдаг. Тэр айгуу буруу. Гол нь тууштай хэрэглэж үр дүн гарна. Тууштай тогтмол цагт хэрэглэж юм чинь үр дүн гарах юм байлээ шүү. Яагаад бид нар нөгөө цагаар хооллдог вэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Арс чинь гэсэн цагаар хооллох хэрэгтэй байлээ. Тэгээд тэрэн дээр бас анхаарцгаая. Тийм.
илүү бас одоо нөгөө нэг зүйл мэддэг хүмүүс байвал комент хэсэгт ороод ирэх юм бол би марлагийн блогер стаа ухаж байгаа гоё зүйлээр таваад өөртөө бас хэрэгжүүлмээрээ тий. Үнэн шүү. Тий. Марлагатай хамт байсандаа баяртай. Та Ингагчтай бас баяртай. үзэж байгаа хүмүүстээс бүгдэнд нь маш их баяртай. Тийштэй айгүй гадаадд байдаг ганцаарч үедээ сонсдог хүмүүсээс айгүй их байдаг. Тэгээ бас айгүй хөөрхөн LGBTQ community-ийн маань бас намайг айгүй дэмжиж сонсдог. Тэрэндээс айгүй их баярлдаг. Тий. Хүмүүстэй ганцаардахгүй байх ганц гоё юм юу гэж дандаа өөрөөртөө асуулт тавиад урагшлаа гэдэг. Тэр аюулч юм шиг. Тийм шүү. За тэгээ Playtime-аар бит хоёрын үзүүлбэрүүдийг ингээд ирж үзээрэй, сонсоорой, дэмжээрэй, бүжиглээрэй. Тэгээ юу чадахгүй хэрэв гадаадд байгаа хүмүүс ахын бол би арт Playtime-аар влог хийж оруулна. Тэгээ тэн дээрээс бас гоё үзээрэй. За тэгээ дараагийн удаа Vanity-тай хамт ирээд болчихлоо. Playtime-ийн бичлэгүүдээс орох бах тий. Тий орно. Тийм тэгэхээр бас тэрүүгээр бас яах юм тий. Bye. Баяртай.